Монгол улс өнөө шөнө буюу 3 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнийн 2 цагт цагаа урагшлуулж 3 цаг болгон зуны цагийн хуваар шилжих болсныг стандартчил хэмжилзэн газраас албан ёсоор зарлалаа. Ийхүү 9 дугаар сарын 23-наас 24-ний шилжих шөнийн тэг цаг хүртэлх үргэлжлэх зуны цаг тоолол нь Монгол улсын эдийн засаг, эрчим хүчийг хэмнэх зэрэг олон давуу талтай шинжиж тунцалж байна. 1998 онд хийсэн эрдэмтдийн судалгаагаар Монгол улс зуны цаг тоололд шилжих 4-9 дугаар сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая кВт цаг захилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг нь тогтоогдчихэ. Харин 2006 оны байдлаар диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс гарах хэмнэлт нь 140 сая төгрөг болсон байна. 10 жил завсардсан зуны цагийн хуваар өнгөрсөн авраас засгийн газрын тогтоолоор дахин сэргэж ийхүү хэрэгжих болсон. Тэгвэл өнгөрсөн зуны хуваар Монгол улсын эдийн засаг эрчим хүчит ямар хэмнэлт авчирсан бэ гэдгийг холбогдох мэргэжилтнүүд судалж ирэх 9 дугаар сард олон нийтэд зарлахаар болжээ. Нарны цагийг ашиглах, гэрэлтэй цагийг ашиглаж эрчим хүчний хэмнэх ийм зорилгоор 100 жилийн өмнө боловсруулж сэдвэж хэрэгжиж гисэн байна. Тэгээд Монгол орны хувьд бол 1981 оноос анх зуны тоололд шилжиж эхэлсэн. Тэгээд 81-ээс 99 оны хооронд ийм үйл ажиллагаа 10 хэдэн жил хэрэглээд гарсан судалгаа байдаг. Тэгэхээр жилдээ нэг 120 сая орчим киловатт цэглэгээ хэмнэх гэсэн тийм тооцоо авч ирсэн. За сүүлчийн одоо өдөржин 100 цагийн тоолыг бас зарим завсарлахаар хэлж ирсэн. Хамгийн сүүлчийн 100 цагийн тооллын судалгааг 2006 онд хийсэн байдаг. 2006 онд хийсэн судалгаагаар бол жилдээ нэг 100 сая төгрөгийн эсрэг гарч хэмнэгдэх гэсэн ийм тооцоо гарсан байж байгаа. Энийг нь болохоор манай Монгол орны үйлдвэрлэлээс цэглэгээ арчим хүчний хэмжээд харьцуулахад 1% гэсэн багтаа гарсан байдаг. Монгол улс бол бас одоо байгаль цаг уурын одоо ялангуяа хавраас эхлээд намар хүртэл яг одоо 100 цаг бол аялал жуулчлалын одоо сезон байдаг. Энэ үед бол бас аялал жуулчлалыг өргөжүүлэхэд нэлээд хэрэгтэй юм. Хоёрдугаарт манай орн бол одоо хөдөө мал аж ахуйн орн, газар тариалангийн орн. Ийм учраас энэ зуны энэ урт цагийг одоо цаалаа шилжүүлснээр бас хуваарь хөдөлмөр бизнес хэрэглэхэд бас ач холбогдолтой байна гэсэн ийм дүгнэлтүүд гардаг юм байна гэж. Зуны цагийн тоолол шилжих нь зөвхөн Монгол улсын дотооддоо хийж байгаа зохицуулалт гэдгийг стандартчил хэмжилзэн газраас мэдээллээ. Имээс цагийн бүс өөрчлөгдөхгүй юм а. Харин онлайнаар бизнес ажил үйлчилгээ эрхэлдэг нисэх төмөр замын салбар, хөрөнгийн бирж зэрэг байгууллага болон иргэдийн компьютерийн цагийг гараараар өршүүлэхэд цагийн бүс нь нэмэгдэж харагддаг. Тэгвэл зуны цагийн тоолол цагийн бүс доторх цагийн шилжилтийг зохицуулахын тулд Microsoft корпорациас Windows үйлдвэрлэлийн систем суулгасан компьютерийн цагийг автоматар шилжүүлэхэд зориулсан программыг монголчууд зориулж гаргажээ. Энэхүү тохируулгыг хэрхэн хийх видео зааврыг стандартчил хэмжилзэн газрын захим www.masm.gov.cg-ээс хуудасны таны хэрэгцээнд гэсэн болон руу орж танилцаж болно. Манай улс угаасаа UTS 8 гэдэг цагийн бүсийг баримталж ирсэн. Тэр маань бол хэсэг зуны хугацаанд үйлчлэг. Бид нар зүгээр цагийн хувьд дээр зөвхөн нэг цагийг урагшлуулад намар нь болохоор ухрааж байгаа асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр цагийг одоо компьютерийн цагийг гар утасны цагийг та бидний тэрийг одоо автоматар яаж ухраах вэ? Тэгэхгүй болохоор одоо жишээлбэл хуучин бид нар компьютерийнхаа утсын цагийг одоо ийшээгээ ороод ингээд тохируулахад цагийн утас нь дагаж өөрчлөгдөд UTS 9 буюу сөүлийн цагтай адилхан болчдөг гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх үүднээс Windows корпорациас Монголын хэрэглэгчдэд зориулж тийм Windows үйлдвэрлэлийн систем зориулсан тийм автомат цагийн тохиргоог одоо хийдэг тийм zip package-ийг зориулж гаргасан байгаа. Тэгээд тэрийг одоо яаж ашиглаж компьютер дээр цагаа тохируулах гэсэн зааврыг манай стандарт хэмжсэн газрын сайт руу орж байгаа. Монгол улс 1985 оны хавраас 1999 оны хүртэл 14 жил 3 дугаар сарын сүүлийн бямгаргийн шөнө зуны цагийн тоолол шилжиж ирсэн. Засгийн газрын 1999 оны зарим тогтоолыг хүчингү болгох тухай 48 та тогтоолоор Монгол улсад зуны цагийн тоолыг хэрэглэх ажлыг зогсоосон бөгөөд засгийн газрын 2001 оны 93 дугаар тоо тогтоолоор зуны цагийн тооллыг 2006 он хүртэл дахин мөрдөж байсан байна. Одоогоор дэлхийд ойролцоогоор 83 улс орнууд зуны цагийн хуваар шилждэг байна. Зарим улсад нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэгддэг юм а.